өдөрт ингээл айл руу яваад айлаас ихлээрээс шийхгүй ирээд тэгэл одоо хөлөд байгаа. Хүн харахад бол олон ичгтэй байгаа. Өчигдөр өглөө яваад айл руу явах шиг байна. Тэрээс шиг ураг гайр айшиг гардаг. Тэлтэй юм чардаг. Өгсөн. Амиг. Тэгээд заримдаа бол одоо бүр 2-3 хоногор өдөрт гардаг. Яг тэгэхээр нөгөө өцөн дотор хүчсэн өсөлт байхгүй. Тэгээд зарим нь зүгээр ийм үстэй. Зарим нь бүр өсөх байхгүй. Боолож юм. Тэгээд одоо Юу? Яриагаа. Ятардаг сүлддэг. Өсөлтгүй ч одоо нөгөө яг төрөлтөө нөгөө шиг чинь тийчилж нөгөө нааш цааш нөгөө аюугаар яд юм байна л да. Тэгээд нөгөө ийм өсөлтгүй ийм хүчиж чинь ямар ч өчгөнгүй. Нааш цааш явдаг. Тэгээд тэр чинь нөгөө гарахтаа явдаг болохоор уддаг юм байна. 2-3 хоног. Тийм ургал юм адилхан. Тэгээд зарим нэг ишүүл дээрээс гараад эхийг өгөхөд тэгэл бүдэг. Тийчилж байгаа. Одоо яг энэ жил хэдэн төл болоо? Одоо навчийн үед 40 хэдэн ишүүл байгаас. Турк чинь 10 хэдэн өргөнө. Сая танаа засаг дарга тэр орггүй хэрэгтэй бол 74 гэсэн тоо хэлсэн. 74. Яг одоо тийм эндцэн өгцөн төлөвл 74 гарсан. Харин 74 гэ. Тэгээд юу бид нар ч 50 эд гэж байх үеийнх нь. ер нь яг одоо төлөвлөсөн манай тийм эндсэн малууд яг 57 болцсон байгаа. Тэгээд нөгөө яг одоо тэр бодит байдал бол одоо яг тийм өгсөн төрсөн мал маань 74 болцсон явж байгаа байхгүй юу? Чи яасан гэхээр нөгөө хонь ерөөсөө ихэрдэггүй 15 ямаа ихэрсэн байгаа байхгүй юу? Тий. Тэгээд тэд нар чинь тэгээд ихрээр тийм ямар ч амигүй. Эсвэл ингээд амьсгалтай байх юм бол тэгээд ургаас унаас шууд цайгаа өгөх байхгүй юу? Тэгээ одоо ингээд 3 сард яг манай малч одоо 3 сарын 15 ингээд төлөвчтэй. Яг төлөх хугацаанд болохоор бүтэн юм шиг хэрнэ. Ямар ч амигүй. Эсвэл нэг үйл мэдрэхээ ингээд хүн харахад амьсгалтай юм шиг байвч тэгээд ургаас ингээд салхи амсгаж шууд өгч байгаа байхгүй юу? Тэгээд тэр тул гарахтаа бас ихийг аягүй зовоо. Ерөөсөн 3 хоног тэгээ 5 хоног ингээд ягаан хөөс юм гараад ихийг хөвтөө завуур заа аягүй зовхон. Тэр хооронд чинь тэгээд тэр урд чи хөргөв өгдөг юм шиг үлээ. Тэгэж байж ерөөсөн тэгээд өгсөн. Анхандаа бол яах вэ тэгээд нэг өгсөн гарахаар би ч одоо чочирдаг хот хороонд орхосоо айдаг эмээдэг л байлаа. Сүүлдээ мод одоо заа тэгээд төрч одоо өнгөрч ерөөсөө ихийгээ салгаж авъя. Эхийн амьд байж өөр болно гээл. Тэгээд бид тэр чи одоо ерөөсөө нэг 5 ишигний төлөө талдаа 90 км явж авчирдаг. Одоо ингээд нутгийн хаар түнд одоо манай төлийн юм гараад байна болохгүй байна. Одоо та бүхэн нэг туслаач ихэр ишиг байвал өгөөч гэхлээр манай нутгийн ард түнч бас сайхан шүү дээ. Ирээд аваа гэж утасдаг. Тэгээд бид тэр чи 5 ишигний төлөө талдаа 90 км явж байгаа. 3 ишигний төлөө талдаа 50 гаруй км явж байгаа. Одоо энэ ингээ хотод харахад бол нэлээ олон ишиг вэ. Одоо тэгээд хүмүүс ярихад ахад энэ хоёр хүн залуу хоёр худлаад яриад энэ гэхэл одоо тэгээд гэрчлэх манай нутгийн ард түмэн олон мэдээ. Өчигдөр хүртэл би тэр ишигээ нэг хатан бодог сумын айл нүүж ирсэн юм байгаа. Отроо тийш явж бас нэг 10 хэдэн ишиг хург авчирсан байгаа. Тэгээ яах вэ? Энэ хотод чинь нөгөө эдэн ишиг ямаа хонь ямаа маань гэхэд би тэрээс чинь төл нөгөө тоогоор урдуур байжаад орилол яваад харч одоо тэгээд хүний юмар хуураад ингээд энэ хаврыг Тэгээ одоо яг амжиргаагаа залгуулдаг юм. Амжиргаагаа залгуулдаг одоо ерөөсөө манайх ерөө цөөхөн баг малтай да 300 хүрэхгүй. Мал маань одоо тэгээд одоо яг үндсэндээ бол бид нар чинь бол одоо ерөөсөө мэдэхгүй байгаа. Монголчууд бол мэдэхгүй ерөөсөө эднийг худлаа ярьж гэдэг юм уу, эдний ийм юм болоогүй ч гэдэг юм уу. Тийм л юм болж байгаа. Одоо тэгээд бид хоёр ямар сандаар мэдүүлэх гээд одоо ингээ бүр зориод та бүгд загтал битсэн юм л да. Тэгээд одоо та нарын бодлоор бол за бидний бодлоор ч гэсэн тийм ч учраас бид нар энэ аэро компани охин компани болох Кожаго компаниг бол ямар ч байсан Улаанбаатарт та нарыг ажилуулахгүй. Та нар ядаж энд юу болоод байгааг бүрэн бүтэн мэдээллийг ард түмэнд өгөхөөс нааш Кожаго компаниг бол бид нар ажилуулахгүй гэсэн байр суурь. Малчтын маань бодол болохоор бас л яг адилхан. Кожаго компаниас болоод ийм болоод байна. Нэг айл амжиргаагаа энэ жил бол та нар бүтэн амжиргаагаа авчих гэсэн байна шүү дээ. Энэ хохирлыг
одоо төр засаг барагдуулдаг юм уу, хэн барагдуулдаг энэ асуудлаар бид нэр та нараас албан ёсны итгэмжил аваад Урангуй Монгол хөдөлгөөнийхэн та нарын өмнөөс төр засгаас эсвэл айрайвагаас эсвэл тэр юу гэдэг ямар ч цацрагийн хордлогогүй гэдэг цөмийн энергийн газраас та нарын энэ хор хохирлыг барагдуулж өгөх талаар бид нэр чадхаасаа чадахгүйгээ хүртэл бүхнийг хийх болно гэдгээр та нарт амлах гэж наашаа ирцгээс өмнөс юм. Ингээд тэгээд хинээс хичээж газар аваад энэ дамжуулж байна л та. Одоо энэ чинь хүрээгээ тэлээд нь шүү дээ. Тэлж байгаа. Одоо улам л тэлэгдээд Уучин бол зөвхөн Кожогоо хавцаа тойрж исэн 10 хэдэн километр байсан бол одоо 40 50 км болоод газар аваад байгаа. одоо энэ чинь ингээд дараа жил 100 болох юм бол яах? Одоо энэ чинь мал юм болж байна. Хүн яах? Хүн бас л яг энэ нэмжээр хордож байгаа. Нэг өснөө бол одоо малыг хөөрхий золиосолж байна гэсэн үг л дээ. Энийг тэгээд энэ яарал дараа хэмж авч одоо энэ төргөн жил одоо энэ зогсоохгүй бол энэ улам л газар. Энэ одоо улам л хэлээд байгаа газар. Одоо энэ үгүнэд одоо ингэ хичээтгэл одоо энэ Кожог дээрс одоо энэ үгүн хорон бие ширээ ингэж ойрхон байсан бол одоо бол цаашаа тэлэгдээд бадрахаар ороод бадрахаас бол цааш гараа явж та. Хил алгасаад одоо хараа явж одоо нас салхиар одоо нэг шүлхээ өвчин гараад нагаад ингээд тэлэгдээ содны яг тэрнтэй адилхан шүү дээ. За та хоёр тэгээд үндсэндээ юм байхгүй юу? Биднэрт хэлхээсээ гадна одоо Монголын ард түмнээс бүсэд тусал дэмжих мэдээж хэрэг энэ асуудал дээр одоо юу хамтахгүй бид нар цөөхүүлээ байгаа тохиолдол бол энэ дарга нарын асуудлыг бол ойлгохгүй. Тийм учраас бас Монголын ард түмэн ч гэсэн нэг сум, нэг аймгийн нэг сум, 2-3 сум ийм байдал орсон байгаа юм даа. Нэг Монголын ард түмнээс хоёр төр засагтаа одоо юу гэж хэлмээр вэ? Ийм болчиход ингэж төлөө авч байгаа ч юм. За одоо бидний хувьд л одоо ерөнхий сайд Алтан хуйг ерөнхийлөгч элбэгдэрж одоо тэр цөмийн энерги хөдөлгөөний тэгшээр гэдэг хүн одоо манайхыг одоо ингээд 74 төд ингээ алдсан байна гэсэн чи одоо худлаа мэдээлэл өгсөн худлаа зураг явуулсан гэж байна гэсэн. Одоо тэгээд тэрнийг одоо баталгаажуулах гэж та бүхэнд одоо баталгаажуулж ирж байгаад одоо бидний хувьд маш их баяртай байна л да. Тэгээ одоо тэр цөмийн энергийн тэгшээрт одоо уран гэдэг юм чи одоо яалтгүй хортой үнэн бодит одоо миний амьдрал ийм байж тээ гэдэг одоо би ингэж харуулах гээд байна. Тэгшээр гол. Тэгээ одоо ингээд ийм үетэй байдаг. Ингээ өсрөхгүй. Үетэй байдаг мал одоо ингээ үйгүй ингээ төрчөөд байна. Тэгээд туурaan байдаг мал туураагүй болчиход байна. Энэ бол одоо яг л одоо манай амьдрал одоо энэ хотод гэрэлт одын гэдэг айлын хот суурьнд ерөөсө баталгаажсан юм болоод байна шүү дээ. Энэ ясны юм уу? Тэгээ ясан ярдаж байгаа. Эннийх нь яс ингээд Энэ ийм үе байх ёстой. нэг Бүтэн ийм үе байхгүй. Тэгээд үеийн хараар ингээд бүр яг мохор. Одоо тэгээ бүтэн гарсан байгаа нь одоо ингээд энэ уран гэдэг юмараснаас одоо бас хордоод ийм болчихсон. Одоо энэ бол одоо хэзээч мал болохгүй. Одоо ингээд үс нь гуйжаад унтсан. Одоо бүр ингээд арьс нь хагарах гад бүр ингээд судал татцсан. Одоо тэгээд ийм л бодит амьдрал байна л да манай. Энэ хоёрхан байгаа. Тэгээд гарсан үгсэн төлөвл одоо зөвхөн манай хотод тэгэхэд 74 ширхэг тоотой болчиход байгаа байхгүй юу? Тэгээд цааш нь ер нь ингээд гарсан төрсөн мал маань байнга л ерөөсө ямар ч тийм нэг амьдрах чадваргүй ерөөсө амьсгалтай хэрнээ тэгээд ургаас унаас шууд салхи амсмагс өгөх гэж байгаа. Тийм л түүний гарч байна. болохоор бүр өсгөө гарч ирсэн гэсэн. Техник бол зүгээр ерөөсө улаан махаараа ямар ч үсэхгүй. Тэгээд дараа нь болохоор 2 сараас эхлээд ерөөсө тийм нэг илгийн юм шиг үстэй. Тийм гарч байгаа. Тэгээ 3 сард яг төлөх хугацаа яг хугацаа нь болоод яг хугацаанд гарахаараа ямар ч тийм амьдрах чадвар байхгүй. Тийм л гарч байгаа л да. Тэгээ одоо зөвхөн манай хотод 74 ширхэг тийм өгсөн төл гарсан. Одоо амьд үлдсэн ерөөсөө нэг энэ хоёр баримт. Тэгээ энэ хотод бол ерөөсөө тийм яг өөрөөр одоо нэг оргиор ингээд тийш тийм төрсөн мал байхгүй. Дандаа хүнээс одоо гаднаас гүйж оруулж ирсэн. Одоо хүнээс авсан тийм төлөв байгаа. 10 билээ шиг л байна. Дандаа цагаас утам бол одоо бакраат зүгээр яваад шиг нэхэд байна. Яаж ч одоо шиг зүгээр. Загасны хайр шүү дээ. Өстэй байсан. Одоо шиг. Одоо бүр өснө ингээд байхгүй болоод ингээд бүр ийм өснөөс бүр ийм
нь юу арьсан юм гэж. Галат. Тэгээ одоо энэ бүргийн дэйт ингээ басна. Тэгээ ингээ нарам амтраад. Тэгээ одоо жишээ нь хэцүү байдалтай. Энийг үл ерөөсөө яа юу гарцаагүй тэр одоо урааны харна одоо гэж хэлж байна. Одоо дээрээс энэ үл юу. Ямар ч өвчнөгүй гэж. Алын бол халдварт өвчин. Халдварт өвчин бол одоо яахгүй ямар нэг өвчин байхгүй л гэдэг бол мэдээч тогтогчод ирээд байгаа. Одоо бидний яриад байгаа бол Кожого компани одоо малбар үйл ажиллагаанд технологи алдаа гаргасан. Тэр алдааны үр шин ингээд манай мал дээр ингээд хийж байгаа. Тэгээ хэзээ аль нэгэн компани одоо энэ хэрэгжлэхгүй үйл ажиллагаанаас болж Монгол газар шороо Монгол хүн Монгол мал хохирох ёсгүй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол бид нэр та нартайгаа зөв одоо энэ бранд эцэг хүртэл Кожого компаниг бол энэ нутгаасаа бид нэр хөөж гаргана. Гэхдээ тэр үед та нар бидтэй зөв ярээс нь тийм нураны хэсэг өсдөг Монголын ард түмэн дэмж байна. Тэгэхээр бол ямар ч байсан бид нэр арай л бүр хорцоогүй дээр нь Кожого компаниг бол зайшгүй хөөж гаргахаас өөр арга. Энийг л гаргахаар нь одоо ингээ малд ингэж байгаа юм чинь энэ мал чинь энэ уснаас ууж байгаа. А бид нар муу хоол ундаа хэрглэж байгаа. Тийм учраас өнөөдөр яг ингээд малаараа золиос хийж ил байна. Тэгээд хожимын хойно одоо бид нар үр хөөхөд ирээдүйн амьдрал одоо яаж явахаар ерөөс тодорхойд байна шүү дээ, тийм. Тэр ураа олборлоод байгаа газар нь одоо хаах нэг. ураа олборлож байгаа зүйл ерөөсөө юу гэдэг байлаа ойрхон шүү дээ ерөөсөө. Энэ өдөр ч одоо ерөөсөө энүүгүнд одоо манай нар болчихсон. Бүр яг ингэний зэлэн дээр очроо бүр өрөмдсөн байна. Хиндүү. Тэгээ одоо тал хонголт одоо манай нар болчихсон. Ерөөсөө. Тэгэхэд ерөөсөө манай нэгэ эндээ үйдэг. Тэгэхэд яг ингэний зэлэн дээр бүр өрөмдөж одоо цаанаар байж. Тэгээ одоо ингэ энэ харагдчих байна. Одоо тэр нэг өндөр ялгаа. Тэр чи одоо кож байгаа шүү дээ. А тэгээ хой талын дээр одоо нэг анги байна. Одоо тэр кож байгаа өрөмждөг. Бас нэг кампа өрөмждөг. Орд байгаа. Тэгээ тэрний хой тал чинь одоо уран дээр тэгээд бас нэг өрөмждөг анги байна. Ингээ гурван. Тэрний хой талд нь болохоор энэ кож байгаагийнх нь одоо яг нэг албарт хийсэн гэдэг байгаа кемпинг дээр шийдэж. Одоо ингээ дид харагдаж байгаа. Энд чи бол ерөөс өөр юм байна. Өдөр ид харагдаж байгаа. Энэ монголчуудад аварцсан байна. Энэ гадаадынхан яах тэр ард түмний ингэний манай сайл суулаад ингэний зилэн дээр нэрээд тэрийг өрөмдөд. Яг ерөөс уяатай тэр ингээд очиж ирсэн юм ерөөс. Яг одоо энэ ботхны дунд Амнаа төдөөгөр хоёрын хоорондоо болох байгаа. Та нар биднийг тоог. А тэгээд зэлэн дээр ирж өрөмждөг. Одоо уухай Ийм л байгаа. Одоо бүргээд биднийг бол одоо энэ бүрээс гаргаж харагдчихлаа. Тэр чинь нөгөө цаана өрөмждөг юу гэж байна. Одоо нэг шугам байдаг одоо тийм тэгээ одоо тэр чинь бас араа цаана өрөмжж байгаа. Яг мал та нар ингээд засаглаж байгаа. А тэгээ явж байгаа зам нь Та нар одоо өөртөө зөвдөх. төлөө хоёрын голоор Бидний бүр ингээ хороо хийчихэд чирэл дайраад байгаа. ингэж хандаад. Тийм байж байгаа. Зөндөө даварч байна. Зөндөө даварч байгаа. Бид нар харийнхан дэзлэгдсэн байгаа. Бид нар чинь нийтдээ юм алдаа явна. Тэгж одоо ийм жоохон гэрээ сангаад төлөөний яаж тоглоом найсаа шиявна. Хэцүү байдалтай байгаа. Удамд давраад одоо газар олон төлөгдөд төлөөд газар аваад. Ганцхан энэ Тэс одоо энэ хави одоо ингээд цаг бүр урах юм байсан. Одоо ингээд очоод машинаар ургагийн машинаар дайраад. Тэгээ одоо энэ цаг бол багтсан. Очоод уурч. Одоо ингээд цаг ингээд ногоород ургадаг та. Тэгэхэд одоо ургахан байсан үжирээ царам. Тэгээ тэр нь л жугаад очоод. Одоо цаг бол барангуй бол одоо яаш багтсан. Ховч байхгүй сон газрын сүндэж байсан. Ерөөсө бургагийн дайраад машинаар дайраад ерөөсө шууд газрын нүүр шиг авч трактор саал. Тэгээ тийм болооч одоо тэгээ цаг байхгүй болсон. Араа хэтрхий нэг одоо төр засаг. За хэлээ. Манайхаа зөв юу дорноогийн сайн шандсан 5 дугаар байг малчин. Айл байгаа. Малчин гэрэл тод гэдэг хүн байна.
Энэ байна л да одоо ингээд энэ одоо энэ гадаа ирэх гэж байгаа байхгүй. Зүгээр одоо ерөөсөө урд өмнө болж байгаа юм. Тэгээд бүр аргалдар ирээд хүчсэн. Чид одоо байгаад энэ зэрлэг авсан чинь хаашиг өргөж ухтаад байгаа хацаа тэгээд гадаа явж байгаа. Одоо ингээд ийшээ энэ говь руу орно, цаг руу орно. Энэ усны хооронд ингээд явбал ерөөсөө туулаа хүчсэн байна. Олноороо хүч гэж байна. Нэг газар нэг хоёр тэгээд нэг яриагаад 2 3-аараа Туул байна. туулаа бүжиг мэдээж одоо тэгээд үхээд. Ганцхан мал биш энэ ан амтан лөө бас орцсон юм байна. Одоо тэгээд Амьтаа болгоно энэ хамрагдаад байгаа юм шүү. одоо энэ чинь малтай яадаг гэсэн бол одоо энэ чинь одоо амтнд нь ороод одоо энэ бүр байгальд яадаг гэсэн бол зэрлэг амтнд нь хөлдөг. Зүгээр байдаг болохоор амтнд үхнэ гэдэг байна.